Өглөөний мэнд би 50-аас 50 байна. Өнөөдрийн энэ өглөөний бясалгал батламжийн эхийг Луис Хейгийн бясалгалаас авч бага зэрэг өөрчлөн хүргэж байна. Хамтдаа бүгдээрээ энэ өдрийг талархсан сэтгэлээр эхлүүлцгээе. Хэрэв та сэрээд орноосоо босхоос өмнө энэ бичлэгийг сонсвол сайн байна. Хэрэв боломжгүй бол өглөө сэрээд аль болох эрт эсвэл өөрийн амар амгалангийн орон зайг бүтээхийг хүссэн үедээ сонсоорой. Одоо биеэ суллан өөрт тухтай байлгаарай. Хэрэв таны биед тань урд шөнө зүүдэндээ эвгүй зүйлс болсон эсвэл эвгүй унтаад альва зангирал үүссэн ямар нэгэн чангарал мэдрэгдэж байвал тэр хэсэг рүүгээ амьсгал аваад тухайн хэсэгтээ энэ амьсгал нь очоод биеийг нь сайхан тайвшруулан суллаж байна гэж төсөөлөөрэй. Би тань байгаа газраа ямар сайхан тухтай байгааг та мэдрээрэй. Дулаахан амар амгаланг мэдэрч өнөөдөр таны урд өмнө хизээч болж байгаагүй шинэ өдөр эхэлж байгаа гэдгийг санаарай. Өнөөдөр ямар ажил хийх ерөнхий төлөвлөгөөгөө та мэдэж байгаа. Зарим хийх зүйлийг урд нь хийж байсан байх ч та юу болохыг мэдэж байж болно. Гэхдээ бүх зүйлийг яаж хэрхэн өрнөхийг мэдэхгүй байж болно. Бас зарим зүйлсийг анх удаага хийх гэж байгаа шинэ зүйлс байж болно. Бид өглөө сэрэхдээ тухайн өдрийг яг яаж дуусхийг хизээж мэддэггүй. Сайхан гэмтийн зүйлс, гайхалтай адал явдлууд биднийг бас хүлээж байж болно. Таны бүх бодол ирээдүг болон энэ өдрийг бүтээн. Таны бодож буй бүхий л бодол ирээдүйг чинь бүтээж байдаг. Өмнө нь өглөө бүр сэрэхдээ та ямар бодол боддог байсан нь одоо үнэндээ хамаагүй. Одоо хамгийн чухал зүйл бол яг энэ мөчид та ямар бодлыг сонгож бодож байгаа нь чухал юм аа. Энэ мөчид хамтдаа ухамсараасаа бүх айдас түгшүүрийг, бүх уур хилэн гомдлыг, бүх гэмшил болон шийтгэх хэрэгцээг тавьж явуулцгаая. Гуниг атаархлыг хамтдаа устгацгаая. Зүгээр л тавьж явуул. Дээд тэнгэр болон орчлон ертөнцийн гэрэл энэ бүхнийг уусгаж арилгана. Эдгээр бодол мэдрэмжүүдээр би шинэ өдөр, шинэ эхлэлийг бүтээхдээ ашиглахгүй. Тиймээс устгацгаая. Агаар таны биед амьсгалаар нь хэрхэн орж, гарч байгааг мэдрээрэй. Таны бие өөрөө хэрхэн амьсгалахаа мэдэж, хэвийн сайхан байдг нь үнэхээр гайхамшигтай. Агаар уушгинд орж, дараа нь зүрх рүү очиж, цустай холилдон, хүчил төрөгчөөр баятсан цус бүх биеэр, бүх судас, артер, хамгийн нарийнхан хялгсан судсаар хүртэл нэвчин урсаж, эддэс бүрийг нь тижээж байдаг. Та хэрхэн амьсгалах тухай бодох шаардлагагүй. Таны бие гайхамшигтай. Бид тань орших доторх ухаан нь биеийн бүхий л зохицуултыг өөрөө хийн. Таны хийхийг хүссэн бүх зүйлийг хийхэд таны бие танд тусалж дэмжиж байдаг.
Таны бие өөрийг нь амьсгалуулж, зүрхийг чинь цохилуулж, хоолыг нь шингээдэг. Энэ гайхамшигт би танд харах, сонсох, үнэрлэх, алхах, юм барих, бусадтай харилцах, бас хайрлах боломжийг өгдөг. Бидний амьдралд анзаардаггүй маш олон зүйл бий. Бид өдөр тутмын амьдралдаа байдаг олон гайхамшигт зүйлс болон өөрийн энэ бие гэдэг гайхамшигт бэлгийг талархаж, баярлаж хүлээж авдаггүй. Тиймээс өөрийн биедээ одоо талархъя. Ихэнхдээ бид байхгүй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлсэн байдаг. Тиймээс байгаа зүйлдээ талархах нь ирээдүйг маань ивэж сайн сайхны үүдийг нэв. Одоогоос сайн сайхныг улам ихээр урсан орох замыг та талархлаараа нээж байна. Хамгийн эхлээд шүнжин унтсан энэ ор болон байгаа газартаа бас талархъя. Ор таны биеийг нь дулаан, тухтай байлгаж, та унтахч зүүдэндээ мөрөөдлийн ертөндөөр аялсан. Сайхан унтаж амраад та оюун санаа болон биеэ амраасан. Ор дээр хүнжилдөө талархаад дараа нь гэртээ таны тав тухыг хангаж байдаг тавилгандаа талархаарай. Бид бүгдэд хэрэглэх дуртай нэг тавилга байдаг. Тэр зүйлийг байгаад нь та талархаж байсан уу? Хэрэг тэгж байгаагүй бол одоо талархаарай. Дараа нь та гэртээ хэрэглэж байгаа тог цахилгааны гайхамшигыг бодоорой. Үнэхээр сайхан шүү. Тог цахилгаантай байна гэдэг. Хэдхэн жилийн өмнө эмээ өвөөгийн маань үед тог цахилгаан дүнгижил нийтээр нэвтэрч байлаа. Дэлхийд даяараач 1900 оноос л цахилгаан тогтой болж эхэлсэн. Зарим орон нутагт бас цахилгаан тогийн цагийн хязгаартай байдаг. Цахилгааныг та ямар олон зүйлд ашиглаж байдгийг бодоорой. Гэрт хэрэглэж байгаа ахуйн цахилгаан хэрэгслүүд бол бидний энергийн үргэлжлэл хэсэг байдаг. Бусадтай харилцахдаа найрсаг байвал харилцаа илүү сайхан болдог шиг бидний эд зүйлтэй харилцах харилцаач бас энерги нэргээд бидэнд ирж байдаг. Сэтгэл тайван байх үед ахуйн хэрэгсэл автомашинч маань саадгүй ажиллаж байдаг. Тиймээс оюун санаандаа хөргөгчөндөө талархаарай. Таны хоол хүнсийг шинээр нь хөргөж хадгалж өгдөгт нь. Хоол хийхэд хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүд 100%-аа талархаарай. Мөн гал тогоондоо байгаа бусад зүйлсээ сайхан талархан өрөөж бодоорой. Дараа нь орчин үеийн гайхамшиг болох угаалгын өрөөгөө бодоорой. 100 жилийн өмнө хатад хүртэл бидний өнөөдөр хэвийн гэж үздэг энэ тав тухыг мэдэрч чадаагүй. Хаягдал бохирдлыг амархан энгийнээр зайлуулдаг. Халуун хүүтэн үсийг жижигхэн бариул эргүүлэхэд л бидэнд хүргэдэг. Хүссэн үедээ бид биеэ угааж амраах боломжийг олгодог усан хангамжийн системээр талархъя. Эдгээр нь бүгд хэн нэгний бүтээсэн гайхамшиг. Таны сонсдог хөгжим, радио, таны амралтын цагаараа уран сайхны нэвтрүүлэг үздэг телевиз, гар утас болон интернеттэй талархаарай. Хайрыг түгээж дэлхийн хаанч байсан хүмүүсийг холбож байдаг утас
интернет энэ бүхэндээ талархъя. Дэлхий хэмээх энэ гариг дээр хүмүүстэй хэдхэн хоногийн дотор холбогдох боломж өгдөг илгээмж, шуудангийн ажилтнууд болон шуудангийн үйлчилгээндээ талархъя. Энэ бол бидний анзаардаггүй бас гайхамшигт үйлчилгээ. Бидний тав тухыг хангаж байдаг зүйлс. Амьсгалж буяагаараа талархан хүлээж авцгаая. Энэ бол бидний хувьд маш шүн цэнтэй. Гэвч бид ихэвчлэн анзаардаггүй зүйл. Амьсгалаа гаргахдаа та дараагийн амьсгал хаанаас яаж авах талаар боддоггүй. Тэгсэн ч биднийг бүтээсэн энэ ертөнцийн гайхалтай хүч бидэнд амьдрах хугацаанд хангалттай амьсгалах агаарыг өгсөөр байдаг. Арны гэрэл бороонд талархъя. Бороо орохгүй бол ургамал ногоо ургахгүй. Бид хоосон байгаль орчинд нь гоо үтсгэлэнгүй байх байсан бах. Хоол хүнсч ургахгүй. Тиймээс бороонд талархъя. Агаар тэнгэрийг ариусган цэвэрлэдэг салхинд талархъя. Гоо үтсгэлэнд сарны гэрэлд талархъя. Таны бид ирч хүч нэмэн тижээж биднийг амьдруулж байдаг ургамал ногоонд талархъя. Хоол идэх бүрдээ, хоол өмсөндөө талархал өрөөж, намааг тэтгэн энерги ирч хүч өгч байгаад нь талархаж байгаарай. Одоо та өөрийн өмсдөг хувцас бодоорой. Одоо өмсөж байгаа хувцас нь таны өмсөх дуртай хувцснууд. Энэ бүгддээ талархаарай. Бидэнд өнгө материалын хязгааргүй олон сонголт байдаг. Үүгээрээ ч бид өөрсдийгөө гоён чимж тухтай байлган загварлаг харагддаг бас нэгэн сайхан гайхамшиг юм. Цаг агаар хүүтэн сэрүүн бол зөөлөн дулаан хувцас өмсөж, цаг агаар халуун байвал нэмгэн сайхан хувцас өмсөж тав тухай бид хангадаг. Цаг агаар тохируулсан хувцастайгаа гадуур бид явж өөрсдийн зорьсон зорилгоо үйл хэрэгээ бүтээдэг. Одоо алхах гэдэг бас нэгэн гайхамшигын тухай бодоорой. Хүссэн газар руугаа босоод алхаж очих боломжтой байна гэдэг үнэхээр сайхан. Хөл дөө болон биедээ талархаарай. Иймдээч та маш олон газарт очиж үзсэн байгаа. Мөн бидэнд байгаа бусад бүх төрлийн тээврийн хэрэгслийг бодоод үзээрэй. Тээврийн хэрэгсэл байгаа болохоор бид хол газар хурч очих боломжтой байдаг. Түүндээ талархъя. Дугуй, ролик, скейтборд, автобус, машин, ачааны машин, галт тэрэг, нисэх онгоц, усан онгоц гээд маш олон сонголтууд байдаг. Энэ олон сонголт байсан ч бид анзаардаггүй. Таны автомашин чинь сайн ажиллахгүй үе болгоныг бодохоор та уурлаж байсан уу? Машиндаа та талархаж байгаарай. Таны тухтай машин хэдхэн хөдөлгөөнөөр таныг хүссэн газарт чинь хүргэж өгч, таныг амралт зугаалгаар явах, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, ажлаа амжуулахад чинь хүргэж өгдөг гайхамшигтай туслагч нь билээ. Энэ бол бидний өдөр тутмын амьдралдаа хэрэгэлдэг гайхамшигуудын нэг. Энэ бүх гайхамшигуудыг хэн нэгэн бүтээсэн байдаг. Дараагийн удаа автобус, унаа, эсвэл онгоцтой нь хойшлогдох үед уурлах хандлага та хаяарай.
Харин оронд нь хүссэн зорьсон газарт нь хурдан хүрдэг энэ тээврийн хэрэгслүүдэд таалархаж хүлээцтэй хандаарай. Эднэр бол зорчих хамгийн аюулгүй тээврийн хэрэгслүүд. Онгоцож, машинд ч гэсэн бидэнд хайр халамж анхаарал хэрэгтэй байдаг шиг халамж үйлчилгээ засвар хэрэгтэй байдаг. Одоо та өөрийн оюун бодолдоо өөрийн амьдралд байгаа бүх харилцаа холбоонуудын тухай бодоорой. Тэр бүгдэд талархан өрөөгөөрэй. Энэ бүх харилцаанууд нь танд ямар нэгэн сургамж өгч, танд ямар нэгэн мэдрэмжийг мэдрүүлж байдаг таны багш юм аа. Энэ бүгдээс гадна таны амьдралдаа талархдаг маш олон онцгой зүйлс байгаа байх. Өөрийн нандинан хайрладаг тэр бүгддээ та талархаарай. Оюун санаагаа алгуурхан тайвнаар өнгөрсөн болон одоо цагийн амьдрал таны амьдралд байсан болон одоо байгаа газрууд хүмүүс туулж өнгөрүүлсэн туршлагуудаа талархаарай. Тухайн туулсан туршлагууд танд ямар нэг зүйлийг заан сургасан байдаг. Өнөөдрийн таныг бүтээсэн тэр өнгөрсөн бүгдийг уучлж талархан хүлээж аваарай. Талархах мэдрэмж үнэхээр гайхалтай. Энэ нь бидний амьдралд сайн сайхныг урин авчрах хаалгыг нээдэг. Бидний дотор оршдог хүч оршихуйн үргэлж биднийг чиглүүлж замналыг маань жигд сайхан болгодог. Тиймээс бид өөрсдийн дотор орших гайхамшигт хүчийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэхүү хүчийг үйлчилж байгааг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өглөөс эрэхтэй бид ихэнхдээ орноосоо өсрөн босоод амьдралынхаа төлөө шууд л зүтгэж эхэлдэг. Бүхнийг хяналтандаа байлгахыг оролддогч. ертөнцийн хүч энэ зүтгэлээр хөдөлдөггүй. Энэ нь та амьсгалаа, зүрхний цохилтоо, хоол боловсруулах үйл явцаа хянах гэж оролдож байгаатай л адилхан. Хэрв та зүтгэж муйхарлвал зөвхөн саад болж биеийнхээ байгалийн хэмнэл урсгалыг алдагдуулна. Тиймээс бид өөрсдийн биеийг хайрлан халамжлая гэвэл байгалийн гаралтай хоол хүнс хэрэглэж шингэн сайн ууж өөрт таатай аргаар дасгал хөдөлгөөн хийж үлдсэнийг нь энэ сайхан ухаалаг биетэн даатгах явдал юм аа. Амьдралч бас ийм байдаг. Бид эерэг хайр халамж дүүрэн бодлуудыг бодож бусдыг уучлж өөртөө сэтгэл санаандаа инэрэнгүй хандах үед орчлон ертөнцийн дээд ухаанд даатгаж бидний хамгийн сайн сайхан хамгийн их баяр баясгалыг бүтээх боломжийн үдийг нээдэг. Ингэснээр амьдралын үйл явц жигд сайхан байх болно. Биднийг бүтээсэн хүч бидэнд амьдралаа бүтээх хүчийг бодлоо сонгох эрхийг өгсөн юм. Бид юу бодохоо сонгох хязгааргүй боломжтой. Эдгээр сонголтууд, сонгосон бодлууд маань бидний ирээдүйг бүтээдэг. Хэрв зовлон шаналл, уур хилэн, гомдлын тухай бодлуудыг сонгвол ертөнцийн хуулиар илүү их л зовлон, уур хилэн, гомдлыг л бүтээх болно. Тиймээс бид юу бодохоо сонгох өөрсдийн энэ гайхалтай боломжийг сонгон өөрсдийн бодлуудаа сонгон
ирээдүгээ бүтээцгээе. Хэрэв бид хайрыг хүсвэл хайр халамжийн тухай бодлуудыг бодох хэрэгтэй. Хэрэв бид баяр баясгал хүсвэл баяр баясгал төрүүлсэн бодлуудыг бодох хэрэгтэй. Хэрэв бид амар амгалан тайвныг мэдрэхийг хүсвэл тайван мэдрэмжүүд өгж исэн тэр үеигдийг тайван бодлуудыг бодох хэрэгтэй. Хэрэв бид элбэг дэлбэг амьдралыг хүсвэл сэтгэлдээ орчлонгийн баялаг сайханд нээлттэй байх ёстой. Хэрэв бид бүтээлчээр бүтээл хийхийг хүсвэл өөрийнхөө чадварыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Оюун бодолдоо та надтай хамтаагаад хэлээрэй. Би тэнгэрлэг санаануудыг надаар дамжин урсах нээлттэй суваг билээ. Орчлонгийн бүтээлч хүч надаар дамжин илэрхийлэгдэж байна. Надад хэрэгтэй мэдлэг илэрч хэрэгтэй бүхэн маань бүтэж ажил үйлс маань сайхан бүтэж байна. Би өвөг дээдэс болон тэнгэрлэг оршихуй намайг хамгаалан чиглүүлж байдагт итгэдэг. Миний зам мөр болон үйл ажил маань бүтэж байна. Бидэнд маш олон асуудал үүсгдэг зүйлсийн нэг нь уур хилэн, гомдол, буруутгалын бодлууд юм аа. Тиймээс өдөр тутмын хаан ажлыг эхлэхээс өмнө хэсэгхэн хугацаанд оюун санаандаа тэдгээрийг ухамсартайгаар уусгаж арилгая. Надтай хамт хэлээрэй. Би уур хилэн, гомдол, буруутгалын бүх хэрэгцээг тавьж явуулж байна. Би үнэхээр уучлал хэрэгтэй бүхнийг уучлж, өөрийгөө ч бас уучлж байна. Өнөөдрийг хайр халамж, амар амгалан, баяр баясгал, элбэг дэлбэг сайн сайхныг хүлээх хүлээлттэйгээр ухтъя. Өнөөдөр хаашаа ч явж байсан бай та хайрын энергийг урдчлан илгээгээрэй. Заах, дэлгүүр, ажлын газар, ямар нэгэн албан байгууллага тийшээгээ явах гэж байгаа бол тэнд байгаа байшин тухайн газар руу, тэнд байгаа бүх хүмүүс, тэнд байгаа бараа бүтээгдэхүүн, худалдан авагч, ажилчид бүх хүмүүст хайрын алтан гэрлийг илээж байна гэж төсөөлөөрэй. Та өөрт хамгийн сайн төгс сонголтыг хийж таны болон үйлчлэгээний газар хоёуланд нь үлцийтэй сайн байж хөгжин дэвших болно гэж төсөөлөөрэй. Хэрэв та ямар нэгэн зүйлийг засварлах гэж байгаа бол эсвэл албан байгууллага эмч, шүдний эмчэд очих гэж байгаа бол эсвэл өглөөн ажилдаа явах гэж байгаа бол мөн л хайрын энергийг тухайн газар руу илгээж байна гэж төсөөлөөрэй. Хайрын энергийг та очих бүх газар руугаа урдчлан илгээгээрэй. Ажлын байрандаа, тухайн барилгадаа, хамт ажилладаг хүмүүстэй, ажил олгогчдоо, хэрэгэлдэг тавилга, тоног төхөөрөмж, мөн өдөржин харьцах бүх эд зүйл хайрын сайхан энергийг явуулаарай. Таныг яваад очиход тэр энергит нь бас танд эргэж ирнэ. Хамтдаа батламж үгээрээ тунхаглая. Өнөөдөр бол эрүүл их байж, ив найртай, хайр дүүрэн, элбэг дэлбэг бүтээлч өдөр. Энэ өдөр баяр баясгалаар дүүрэн, өөрчлөлт, адал явдлыг ухтан авч, шинэ туршлага, шинэ хүмүүстэй намайг учруулна. Хэрэв та
Өнөөдөр уулзах гэж буй хэн нэгэн танд таагүй санагддаг бол тэднийг хайрын энергээр өрөө. Таны илгээсэн хайрын энерги танд үржин иргэн ирж та төсөөлж байгаагааргүй аятаа сайхан байх болно. Бид юу өгнө тэр нь буцаад бидэнд ирдэг. Өнөөдөр өөртөө 200-300 удаа хэлсэн ч болно. Би өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна. Би өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна. Одоо надтай хамт чангаар хэлээрэй. Би өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна. Би өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна. Би байгаагаараа хайрлагдах үн цэнтэй хүн. Би өөрчлөгдөж амьдралыг шинээр мэдэрч чадна. Би өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна. Би хайрлагдах үн цэнтэй хүн. Би шинийг сурч бас өөрчлөгдөж чадна. Одоо би өөрийгөө яг байгаа чигээр нь хүлээн зөвшөөрч эхэлж байна. Би өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна. Энэ өдөр таны хувьд хайр дүүрэн байг. Энэ өдөр амар амгалан тайван байг. Энэ өдөр танд шинэ ойлголт, шинэ ухаарал авчирч, санамсаргүй элбэг дэлбэгийг авчирч, аз жаргалтай өдөр байх болтоо. Өнөөдөр бол таны шинэ өдөр. Өнөөдөр бол сайн өдөр. Өнөөдөр бол шинэ өдөр. Өнөөдөр магадгүй таны хизээ нэгэн цагт өнгөрүүлэх хамгийн сайхан өдрүүдийн нэг байж болно. Өнөөдөр бол шинэ эхлэл. Урагшаа гараад та байгаа бүхнээ таашааж байгаарай. Хорвоо ертөнц, өвөг дээдэс, гэр бүл болон найз нөхөд танд хайртай. Орой та унтлагын бясалгал бас сонсож болно шүү. Одоо гүнзгий амьсгаа аваарай. Амьдралын алдан энерги таны биеийг амьсгалаар нь дүүргэж байгааг мэдрээрэй. Нүдээ нээгээд биеэ сайхан сунгалт хийж босоод эрч хүчтэйгээр энэ өдрөө та сайхан угтаарай. Амжилт сайн сайхан бүхнийг хүсье өрөөе.